аргын чанартай асуудлууд нь үлдээд хаанч хинч ариуцахгүй өөрөө л хамгийн ашиггүй хэсэг нь хоёрчдаг байхгүй юу? Тийм учраас энэ дээр хэрэгтэй. Энэний ч үр дүнд одоо энэ мэрэгжлийн боловсролын хуулиар энэ үндэсний зөвлөл гэж байгаа шүү дээ. Төр хувийн хвшил яг 50% оролцоотой ороод ингэж хийж байгаа. Энэ жишгээ бариад л явах хэрэгтэй. Тэгэхээс төрийн оролцоог эндээс бүр салгаад авчиж болохгүй. Бямсурын дарга одоо бодлого боловсруулах хянах гэдэг үүрэг ярьж штэ. Энэ үүргийг гүйцэтгэж чадчихна уу? Ер нь бол Баярбаатар захирлын хэлсэнтэй санал нэг л да бид нар төрийн үйлчлэгээ бид нар үйлчлэгээ тэр энэ ажилтгуулагчийн хэрэгцээтэй үнийг шаардлагаас ажилчин бэлтгэхэд бид нар бол нөхцөлийг бүрдүүлж өгч шүү дээ. Тэгээс бол шууд дотоод ажилтны хурдталдах нөхцөлийг бүрдүүлэхэд бид дөнгөсөө ярьлаа тийм үү. Та ямар хүн хэрэгтэй тань ямар технологи ашиглаж тэрийг би багш нь бэлдээдэг, анги тамхи бэлдээдэг, ном дэвтрийг гаргадаг, тодорхой хэмжээ ус төсвөө гаргадаг, та хувийн хвшил тодорхой хэмжээ санхүүжилт өгөөд төгсөгчийн бүх сургалтанд хамтраад яваач, төгссөн үнийг аваач гэдэг. Энийг бид нар зохицуулдаг. Сая зохицуулт мөн л дэж чинь зөвхөн эрэлтэд хайчвал осолтой болно. Яг тэгвэл магадгүй зүгээр жишээ болоод уулуурхаа барилгачд тэрнүүн түлхүүлээ авчин зарим улс орны эдийн засгийн стратегиэр барих мал аж ахуй газар тариаланга тэр хүмүүсийн бэлтгүү хамгийн хүндрэлтэй тэрийг бол хайчвал тэгэл Монгол улсын эдийн засаг алдагдчихжээ. Тэгэхээр бол бид нар бол энэ төр зүгээр нөхцөлийг бүрдүүлж өгөхтэй л хамтраж хоёр байгууллага энэ иргэн сургалтын байгууллага ажиллагч бид нар уялдуулах дээр л нөхцөлийг бүрдүүлж гэж л ажиллаж байгаа. За макрын захирал та одоо боловсон хүчний захиалга засгийн газрын агентлагт өгмөр байна уу? Эсвэл яг тэр нэг сургадаг газартаа шууд харьцмаар. Thank you. I think that we're off to a good start with the ministry. It's been a very collaborative arrangement. We want to make this work as good as we can, and obviously we're looking to get the best results in terms of the citizens who get trained that come to work for OT, but we also want to see a good result with those who will go and seek employment elsewhere. But one of our objectives for being involved in this program as well is to see the quality of vocational training in Mongolia improve, and we're going to work very collaboratively with the government on that. Okay, thank you. За, Kulanda said. Би нэг хүний төлөвшил хүн хүмүүжлийн асуудлыг бол хамтдаа л хийнэ гэж хэлсэн болохоос хүний төлөвшил хүүхд хүмүүжил төр хамаагүй гэж хэлдэг тийм. Энэ өнөөдрийн энэ мэрэгжил сургалт үйлдвэрлэлийг бид нар яаж хөгжүүлэх вэ гэх юм бол мэдээж төр хувийн хвшил төрийн байгууллагууд бол хоорондоо уялдаа холбоогоо сайжруулж одоо болохгүй байгаа юмнуудаа ийм маягаар ярилцаж энэ уялдаа холбоогоо одоо хичнээн сайн болох тусам гарах шийдвэр алдаагүй бидний амжилт бол хүрнэ. Жишээлбэл миний хажууд одоо нийгмийн хамгаалалт хөтөлбөрийн бид хоёр өөр байр суурьтай байна шүү дээ. Нэг нь бол танаад байрлаж байгаа учраас одоо энэ явахгүй байна. Манайд байрлал бид нар сайхан болчихно гэдэгтэй. Хэрвээ тийм бодол байвал бид нар энийг ярьж ээж дундын хувилбараа гаргаад өгж бас болох байлгүй дээ бодвол тийм ээ. Юм хөгжүүлэхийн тулд. Тийм учраас бүх талын уялдаа холбоог л сайжруулъя. Энэ гадны нэг нөхөр асуусан шүү дээ. Одоо Германы нөхдүүд ингээд саад болоод байна гэд нэг үсэн тэрэнд нь хариулт өгч. Би тэрэнд хариулж байна. Яг ийм асуулт бол яг хувьд яг манай агентлагт ийм асуулт ирээгүй. Яг нэг нөхөд шударгаар. Тэгвэл бид нар бол хамтран ажиллахад бэлэн байна. Хүсэлтэд гараад чинь Германд бол дуэ систем буюу ажилуулагч сургалтын бод иргэн хүний хоссон сургалтын хэлбэр маш амжилттай байдаг. Энэ сургалтын хэлбэрийг нэвтрүүлэхэд бид нар хамтран ажиллах маш дуртай байна. Тэгээд түрүүн нөхцөл гэдэг би дахиад Жон тодруулчих. Сургалтын бүх хэлбэрийг бид нар хүлээн зөвшөөрөх. Одоо тэр бүх нөхцөлийг тавьж өгч байгаа. Жишээ нь 10 компани дундаа нийлээд дундын нэг сургуультаа байж болно. Яг өөрсдөө хэрэгцээд хүмэлдэг. Энэ бүх гэж жишээ тийм үү. Тэгэхээр одоо энэ зөвхөн сургалтын байгууллагууд нь төрөгч байх гэдэг юм эсвэл нэг компанигч энэ бүхэл сургалтын хэлбэр төрлийг бид нар дэмжиж байгаа манай бодлого бол. Төрийн оролцоо дээрээс нь бас гадны нөхдүүдийн асуусан асуулт байна. Би өөрөөсөө ингэж хэлмээр байна л да. Тэр түрүүнийг ярьдаг эмэгтэй шиг бид нар механикаар нэг агентлагийг нэгтгэх хасах тухай яриад байгаа юм биш. Тогтолцоог зөв болгох тухай ярьж байгаа юм. Одоо нэгдүгээр ийм л асуудал байна л да. Өнөөдрийн энэ мэрэгжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдийг ямар ч байдлаар дэмжиж өнөөдрийн эрэлтийг хангаж чадахгүй. Энийг хангах систем алах. Тэгэхээр би Германд очиж байсан, сая тэр хүн хэлж байна.
Германы 3 байгууллага одоо орж ирэхэд бэлэн байна гэдэг. Германы тэр дээд зэрэглэлийн Дрезденд байгаа мэрэгжлийн сургуулийн үйлдвэрлэлийн төв дээр хотын удирдлагуудаа бид хамт очсон. Тэр байгууллага өнөөдөр энд орж ирээд ажиллая гэж байгаа. Эрхийн хөө гэдэг юм бэ? Төр хувийн хэмжлэлийн түншлэлийн хүрээнд энэ хувийн байгууллагуудыг мэрэгжлийн сургуулийн үйлдвэрлэлийн төв байгуулахад маш их дэмжиж өгмөр. Ингээд өгсөн тохиолдолд бид хөдөлмөрийн этгийг дэмжих сангаасаа байна уу? Аль сангаасаа бүрэн хэмжээний дэмжлэгийг нь өгч болж байна. Хоёрдугаарт аль ч ихтэй сургуулиуд өөрийнхөө төгсгсөн хүний хэдийг нь ажилтаа болгосон бэ гэдгээр тэр сургуулийн ирээдүйг хэмжигддэг. Тэгвэл мэрэгжлийн сургуулийн үйлдвэрлэлийн төвүүдийн хэдэн хүний ажилд оруулсан бэ гэдгээр өнөөдөр хэмжигдэж байгаа шалгуур байхгүй. Тэгэхээр бид нар аль сургуульд нь их, аль сургуульд нь бага өгөх юм бэ? Ийм тогтолцоог зөв болгох хэрэгтэй. Хоёрдугаар тэр хувийн байгууллагуудыг дэмжих хэрэгтэй. Өнөөдөр Монгол Солонгосын хамтарсан коллеж тэр Вагнер Аас төв 2 л дээд зэрэглэлийн тоног төхөөрөмжтэй байж байна. Бусад Монголын хуучин мэрэгжлийн сургуулийн үйлдвэрлэлийн төвүүдийн тоног төхөөрөмжийг тоногж дуустал өнөөдрийн үйлдвэрлэл хүлээх боломжгүй. Тэгэхээр энэ хувийн хүчтэй байгууллагуудыг орж ирэхийг хамгийн түрүүнд дэмжиж өгөх юм бол явна. Тэрнээс гадна хөдөлмөрийн элтийг дэмжих сан гэдэг бол нөгөө талдаа одоо өнөөдрийн хэрэгцээтэй байгаа ажиллах хүчнийг маш богинохон хугацаанд 3 сар хүртэл сургалтаар сургаж хангаж байгаа. Тэгэхээр энэний цаана өнөөдөр яригдаад байгаа тэр хөдөлмөрийн сахилга бат, ёс зүй энэ бүхнийг сургадаг төр зөөрөө сургалтуудыг эндээ санхүүжүүлээ явдаг. Тэгэхээр энэ бүх зүйл нэгдмэл байж явдаг юм аа. За. Тэгэхээр энийг бүгдийг нэгдмэл болгохын тулд өнөөдөр бид ярих ёстой. Тэгэхээр энийг олон цөөн агентлагтай бишээ. Хэн хаана байх ёстой вэ гэдэг байр байранд нь тавьж өгч явна. За баярлалаа. За Ганбаатар ерөнхийлөгч. Тэгэхээр энд бол нэг ийм асуудал байгаа байхгүй. Одоо энэ ярьж байгаа зүйл бол ерөөсөө мэрэгжлийн боловсролын тухай хуулинд ингээд заагалцсан ийм зүйл ярьж байгаа. Энэ дээр төр бол өөрийнхөө оролцоог энэ үйл явцад салгаад авсан байхгүй юу? Бид одоо оролцохгүй шүү гэдээ баг төр хэлсэн. Манай оролцоо бол тэр үндсээ зөвлөл дээр оролцсон. Өөр юм дээр оролцохгүй. Одоо энэ ажил олгогч сургууль хоёр хоорондоо уулзраа болоод төсвөөс өгч байгаа 40 тэрбум өөрсдөө гаргасан хандиваараа мэрэгжлийн ажлыг бэлтгэж авахгүй өөрсдөө уулзраа гээд яг хойд ихийн шинжтэй гарсан юм хууль байгаа шүү. Тийм учраас бид эцэд хэлээд авахгүй. Эцэдүүдээ бид одоо чадaltaй болж өөртөө эртээ мэрэгчлээ бэлдэж авахгүй наан чин төр ирээдүйд бол мэдхгүй хууль чин тийм шүүгээ хэлээд сууж ах нөхцөл бүрчээд шүү гэж хэлээд байгаа байхгүй юу? Яг хууль уншвал яг л тийм байгаа шүү. Мэргэжлийн боловсролын агентлагийн дээд удирдлага нь бол үндсийн зөвлөл гэж байгаа шүү дээ. Үндсийн зөвлөл. Яаманд энэ мэргэжлийн боловсролын агентлагийг юугаар захирах вөхөр мэргэжлийн боловсролын чиглэлээр үйл явдлага байгууллагын хувьд бодлогоор үйлдэлнэ. Бусад бүх юмыг үндсийн зөвлөл удирдна гэдэг байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ чинь бол төр яг зах зээлийн зарчимд нийцүүлээд ийм бүтцийг бий болгож түлхэж хайчаа суугаад байгаа. Би цаагаараа бол энэ яг хойд эцэг яг хэлээд байгаа шүү хойд эцэгтэй адилхан тийм гаргацсан байх шүү. Одоо бид хувийн хэмжил хичээхгүй наадах чинь хүндрэлээ шүү гэдгийг л хэлээд байгаа нь. Тийм учраас бол төрийн оролцоо багасж байгаа. Ерөөсөө одоо хувийн хэмжил сургуулийн байгууллага хоорондын харилцаа хамгийн чухал гэдгийг л хэлж байгаа юм. За баярлалаа. Заалнаас миний нэрийг Отхон төгс гэдэг. Би Монгол Улсын их сургуульд эдийн засгийн онлын багш байдаг. За би сая нөгөө заалнаас энэ оролцогчтой асуусан асуултанд нөгөө эдийн засгийн нөгөө өөрөө ихтэй сургууль багшилдаг хүн учраас хариулж яана л та. Ажил олгогч нар маань юу гэж ярьж байна вэ гэхээр их хүмүүжлэлтэй ажлын цаг тасалдаггүй, хулгай хийдэггүй, худлаа ярьдаггүй хүмүүсийг бэлдэж өгөөч гэж байна. Энэ бол яг уу гэхээр ер нь бол эдийн ихтэй сургуулиудын юм уу, эсвэл боловсролын яам юм уу, нийгмийн хамгаалалт хөдөлмөрийн яамны ажил биш шүү дээ. Яг үндэ энэ бол яг эцэг эхийн ажил. Энэ бол ерөөсөө цэцэрлэгийн хийх ажил, 10 жилд нь хийх ажил байхгүй юу? Энэ бол яг үгээр төрлөө ерөөсөө энэ монголчуудын манай монголчуудын ялангуяа энэ хооронд оролцож байгаа хүмүүс бол бодлого боловсруулагчд нөлөөлдөг судлаачид тийм хүмүүс байгаах гэж бодож байна. Төрлөө тийм ачаа өөрүүлдэг энэ одоо энэ сэтгэлгээг бид нар ер нь жоохон багасгах хэрэгтэй. Төр бол ерөөсөө тэр бодлогын хэрэгжүүлэлт, бодлого боловсруулдаг үргээ явж байвал гүйцэтгэд сайн гүйцэтгэж явж байвал хувийн секторын асуудал руу нэг их орохгүй хувийн сектор л ад шаргалтай байна. Тэр өөрийнхөө ажлыг хийгээд явж байна. Төрийн ажил бол тусдаа хэдхэн функцлага тэрийг сайн хийдэг байх хэрэгтэй. Эрдэм шинжилгээний байгууллага их сургуулийн функц бол тусдаа. Тэрийг бол хүмүүжлэлтэй дээд боловсролын байгууллага бол хүмүүжлэлтэй хүн бэлтгэхтэй биш. Эрдэм чадaltaй одоо энэ дэлхийн эдийн засагт одоо зөвхөн монголчууд дотроо биш хятадтай, сингапурчуудтай, америкчуудтай, европчуудтай өрсөлдөг тийм мэрэгчлэлтэй тийм ажилчин
мэдлэгтэй тийм хүмүүст бэлдэх гэдэг. Тэр юу хүмүүжлтэй бие авч чаддгүй хүмүүс бол угаасаа зах зээлийнхаа эрэлт хэрэгцээгээр тэр хүмүүс бол сайн явахгүй шүү дээ. Тэрийг зах зээл тэрийг хүлээж авахгүй. Тэр хүн дахиж өөрөө л ажлаа тасалдаггүй болно. Тэр хүн ажлаасаа хийдэг болоод дахиад өндөр орлох болно. Тэгэхээр би энэ асуулт асуух гайгүй. Зүгээр тэр нэг үл ойлголцол одоо тэр хүмүүсийн одоо сэтгэлээ бас өөрчлөгдөх хэрэгтэй байх л гэж бодоод байна л та. За баярлалаа. За тэгэхээр би хоёрхан юмны тухай ярих гэж орж ирсэн. Би бол одоо сэтгэл судлалын PhD хүн байгаа. Солонгоо гэдэг нумаг. Нэгдүгээр асуудал маань юу гэхээр мэрэгжлийн сургалтын талаар ярилцаад байна. Тэгэхээр энэ дээр бол нэг юмыг орхигдуулаад байна. Уучлаарай манай эрдэмтэн судлаач багш одоо шийдвэр гаргадаг хүмүүсээ эдийн засгийн сэтгэл зүй, мэрэгжлийн бизнесийн сэтгэл зүй гэдэг юмыг битээ орхигдуулаач сургалтандаа оруулаад өгөөч. Тэгэх юм бол нөгөө орчноос олж байгаа нөгөө шинэ төвшөнд орж ажиллах байгаа хүмүүст маань тэр хамгийн хэрэгцээтэй юм шүү гэд шууд одоо яг энэ салбар хуралдаантай холбогдуулаад би хэлмээр байна. За хоёр дахь гол үндсэн миний одоо дандаа хэлхийн юмсан гээд жижиг тархины маань голомт болоод өдөр шөнөгүй намайг амраахгүй байгаа нэг зүйл боломж олсон дээр би хэлье гэж бодож байна. Энэ одоо ямар юм байна вэ гэхээр одоо яг энэ салбар хуралдаантай холбогдтой биш ч гэсэн Монгол улсын төлөө, Монгол хүнийхээ хөгжийн төлөө гэдэгтэй шууд холбоотой учраас Монгол улсаа хөгжүүлэх гэж байгаа хүн болгоныг бид нэр хүмүүжүүлнэ гэж ярьж байгаа. Нөгөө талаар бүх төвшний сургалтандаа сэтгэл зүй хүмүүжлийн тэр талын хичээлүүдийг оруулж өгөөч гэж би үнэхээр хүсэж байна. Одоо энэ хүндэт шийдвэр гаргах төвшний хүмүүс та нар энийг шийдэхэд бол хэцүүдэлтэй биш болов уу гэж бодоод байна. За тэгэхээр залуучдынхаа дуу хоолой болж бас орж ирлээ. За тэгэхээр юу вэ гэхээр өнөөдөр эдийн засгийн форумоос гарсан шийдвэр зөвлөмжүүд маань гараад одоо хүрлээ гэхэд энэ залуучууд оролцохгүйгээр үр дүнд хүрэх дараагийн эдийн засгийн форумоор тайлан тавьх бас хэцүү болох байх. Тийм үднээс бас бидний дуу хоолой бас энд хүрчээсэн зүйтэй байхаа гэдэг үднээс бас санал хэлэхээр шийдлээ. За тэгэхээр нэгдүгээр юу вэ гэхээр мэрэгжлийн боловсрол дээр ингэж ярьж байгаа мэрэгжлийн боловсрол дээр юу гэхээр эрэлт гэж нэгтлэнээс нийлүүлэн нийлүүлэх хэрэгтэй байна гэдэг зүйлийг ярьж байна. Гэтэл энэ дунд нь байгаа энэ дунд нь гүүр болж байгаа ямар зүйл дутагдчих вэ гэхээр энэ чиглэлийг одоо бий болгож чаддаг нөгөө би багшийг хэлэх гэдэг нь багшийн одоо сурах чадах чадамж нь хэр байна вэ? Магадгүй өнөөдөр ярьж байгаа юу вэ гэхээр өнөөдөр тэдэн мянган лагерч хэрэгтэй байна гэж. Тэдэн мянган одоо нарийн боовч хэрэгтэй байна гэж. Тэдэн мянган одоо юу гэдэг өсчин хэрэгтэй байна гэж ярьж байна. Гэхдээ өнөөдөр зөвхөн хаач бариад хүний үсийг зүгээр хаажлах хүнийг өсчингээ хэлчихгүй байгаа. Мэдээж эрэлт гэдэг нь эрэлтээр орж иж байгаа тэр тоо баримт бол үнэхээр өсчин гэдэг хүнийг өндөр түвшин шаардж байгаа тэр үнэлэмж. Өнөөдөр би бас янз бүрийн тэр одоо нэг формууд ингээд бүх сешн болгоно сууж үзлээ л дээ. Гэтэл тэн дээр нэг өөр зүйлүүдийг ярьж байна. Нэг нь юу ч гэсэн чинь ажлын байрыг ярьж байгаа шүү дээ. Ажил болгож босч ирээ тэндээс манад ажлын байр ийм хүмүүс хэрэгтэй байна. Гэхдээ өнөөдөр залуучуудын дунд ямар вэ гэхээр ажил хийхийг хүссэн хүмүүс их байгаа. Тэгэхээр яаж нэг очиод орох гэхээр үнэхээр өнөөдөр бид хүний яриад байгаа чадамж нь дутуу байгаа байхгүй юу? Чадамж нь дутуу байгаа. Магадгүй өнөөдөр яаж гэрээсээ түүнийг олох ёстой, гэрээсээ бий болох ёстой, гэрийн суурь хүмүүжил нь өөрөө тухайн хүнийг мэрэгжлийн эзэмшигт нь бий болгоно гэж ярьж байна. Гэтэл энэ маань өөрөө бас биш юм аа. Төрийн түвшинд, бодлогын түвшинд тухайн тэр салбар агентлагийн түвшинд энийг бүр хичээлийн програмд суурьлуулмаар байна гэж ярих гэдэг. Нэгдүгээр, хоёрдугаар болохоор багшийн чадварыг бас энэ дээр бас судалгаа гаргаж өгөөч гэж бас хүсмээр байна. За тэрнээсээ гадна бас нэг тоо баримт байгаа. Юу гэсэн чинь сүүлийн юу гэсэн чинь ихтэй сургуулийн тоо 200 байсан. 4 жил юм тийм үү? Одоо багассан. Багасаад байгаа. Улам багасч байх. Багас хэрэг яаж тэр чанар өөрөө бий болж байгаа гэж ойлгож байгаа. Харин энэгээр багасхын хэрэг одоо мэрэгжил сургалт үйлдвэрлэлийн төв маань өөрөө тоо нэгсэж байгаа. Нэг талаар энэ бол үнэхээр зөв. Одоо бидний яриад байгаа ихснэ гэдэг та нар ихний ач холбогдолч ярьж штэ. Магадгүй энэ чигээр харах юм бол ихсхийн хэрээр буцаад бидний дээд боловсрол шиг өнгөөх бийдээ. За нөгөө эрт хэрэгцээг хангахгүй байх бийдээ гэдэг санал хэлмээр. Энэ дээр бас жаахан та бүхэн бас анхаарлаа хандуулаарай шилбэрэ. Баярлалаа. Би зүгээр санал хэлье гэсэн.